Хай манайхаа Анук бэн. За өнөөдөр болохоор би та бүхэндээ дараачийнхаа unboxing бичлэгээр уулзж байна. За энэ хаанаас юу авсан бэ гэхээр унтдаа задал цай бичлэгний маань part 3 юм уу тий. Тэмүгээс гэдэг юм авсан бас Shein гэдэг аппликейшнаас хэдэн хувц авсан байгаа. За ингээд өнөөдрийн бичлэгийг хамтаагаарай. Лайк дараад, subscribe дараад, гоё комент хийээрэй. Тийм нөгөө нэг Япон амттангийн бичлэг дээр би нэг ингээд азтай шалгаруулад Япон амттан өгнө гэдгсэн шүү дээ. Тэр нэг болохоор Япон амттнаа бол аль хэзээ бэлэн болгоцсон. Тэгээ би нэг ойр үед жоохон нүүдэл суудал хийгээд нэлээд завгүй байсан болохоор 3 азтангаа бол тодруулж чадаагүй байгаа. Тэгээд ямар ч байсан тодруулчих юм бол бараг 7 хоногтой Япон амттан маань бэлэн очих болохоор та бүхэн хүлээж агаарэ. За ингээд ихний маань задлах юм. Shein-ийг л задлж үзье бүгдээрээ. Шууд ингээд ураад. Ваа, би юусан unboxing хийгээгүй байгаа. Энэ бараг ирээд бараг 7 хонсон бохгүй юу. Тэгээ би юусоо заг барахгүй. Тэгээ бичлэгээ хийхдээ хамтдаа задлая гэж одоо байлгаадсан. Тэгээд би бараг ингээ юу хаанаас ямар хүн захиалснаас бараг мартсан байна. За хамгийн ихнийх нь өмд ах шиг байна. Би нэг ширхэгэл джинс өмд захиалсан тэр маань юм шиг байна. Яна томор удаад байна. Гүйлхүдээ. За хамгийн ихнийх нь болохоор ийм мом джинс ахгүй юу? Ийм зүрхэн ийм юутай бүдэлээ. Тамал шигнэтэй. Өмсөд явахад юу н хүүхэн баг. Тэгтээ энэ бүр нэлээд том ирж чинь яана. Юу ийла тэнэ би баг энэ надад том тох болов би зүгээр нөгөө амар жинэмцэн болохоор юу нь бол багцов сахвас амар айдаг болсон. Тэгээд хамгийн томын гэл авцсан баг. Тэгээд юм байна. За ямар ч исэн өмснөө. За саяны өмдөг бол тиймэрхүү байна. За одоо энэ болохоор эртүүц юм шиг байна. Мөн байна. Тэгтээ миний төсөөснөөс арай өөр юм бэ. Би нөгөө одооноос юу нэг фитнес хийж эхлэе гэж бодоод тэгээд ийм эртүүц захиалсан. Тэгээд энэ бүхстэй ч гэх. Тэгээд ийм эртүүц захиалсан маа. За өөр дараачих нь энэ бас нөгөө фитнес хийхдээ өмсөх цамц захиалсан. Жохон бариуг галбаар захиалсан тэр юм шиг байна. Надад яг гоё таарах юм шиг байна уу. Тийм байна. Материал нь болохоор тийм нэг нилон юм шиг тийм материалтай. Хүмүүс юу нэг аягүй их фитнес өмсөд байгаа. Сүлээ. За энэ юу вэ? За ийм юм захиалсан. Эндээ юм зүрхтэй. Энэ бас миний төсөлснөөс аим хүрх юм байна. Дотор нь болохоор нөгөө хөвөн шиг материал эд штэ тэр тэгтэй. Тийм байна. Энэ амар хөөрхөн цамц байна уу? Гаднах нь зөөлхөн материалтай. Тэгээд одоо юу нэм жоохон захтай юм хөөрхөн санагдаад идэх байхгүй юу? Яг ингэ захтай. Тэгээд энэ зүрхтэй болохоор нэлээ хөөрхөн харагдах юм байна. За таалагдж байна. За дараачих нь энэ бас амар хөөрхөн цамц байгаа. Дараачих нь бас энэ цамц. Энэ бол албаар угаасаа жоохон жижигэн нэг л арьцмаар ийсэн. Тэгээд энэ угаасаа сунчдаг болохоор гайгүй орчин. Тэгээд хоолой нь л надад хөөрхөн. Ер нь бол би энэ цамцны хоолойг нь л ашиглах юм аа. Сул цамц ч юм уу тавиад өнгөснө гэж бодож авсан. Хоолой нь хөөрхөн байгаа төдөө буруу арлаацсан байна. Ингэж харагдана гэсэн хоолой. Бас нэг хүүдээ захиалсан тэр л юм шиг байна. Тийм байна. Зүгээр бас нөө фитнестэй өмсөх зорилгоор л захиалсан. Гэхдээ доторх нь бүгдээрээ юм жоохон хөвөн материалтай байна. Тэгэхээр жоохон зузаадаж магадгүй юм байна. Би ингээд Монголд байх үедээ хүртэл ингээд тийм нөгөө хүмүүс өмсөд исэн шүү дээ. Үүлтэй цамц. Тэрийг бүр хараад
энэ үйлчлэлийн зурагтай цамцад хаанаас авдаг юм бол тоо гэлэн боддог сахгүй. Тэгээд яг тэр хүссэн үйлтэй цамцаа Shein-ээс бол олоогүй. Гэхдээ зүгээр нэг үйлтэй энэ цамц гард ирсэн хүүе энэ гэхдээ мэд сүүсэн сайн бунах юм байна яана. Би ч одоо мэрэлэг хүн шүү дээ яана. Сайн би нөгөө ингэж ацахгүй саяны хоолойтой цагаан цамц байгаа штэ. Тэрийг одоо энийг өмсөөд дээгүүр нь энийг тавиад тэгэд явна гэж бодсон. Гэхдээ яг усуул тавиад явжвал хөөх юм шиг байна уу? Ханцан болохоор юм шиг байна. Бас нэг эртөөц авсан баха. Бас л фитнес эртөөц. Энэ нь харин гоё юм байна. Энэ яг миний нөгөө Монголд нэг спиннинг гэж илүү нийгэмд явна гэж амар авч ийсэн эртөөц юм байна. Энэ айгуу сайн. За ингээ Shein-ээс ер нь эдгээр юмнуудыг авлаа. За энэ цамцыг юу ч гэсэн бүгдээр өмсөд үзгүү. Цамцаа өмсөд үзчихлээ. Надад бүр аим хөөрхөн таарж байна. Би яагаад ийм цамцууд аваа гэхээр энд одоо ер нь өвөл нь болж байгаа байхгүй юу. Тэгээ би ер нь Монголд байхдаа Австралийн өвөл намрын судлахад ер нь бол гайгүй нөх амар хөдөртгүүгээсээ халуурн болохоор нэг 10 градус орчим хүрдэг гэдэгчээсэн. Тэгсэн чи одоо ингээ намар нь олж байгаа гэхэд би ингээ оройдоо жоохон даараа. Тэг би бүр ханаад хүрсэн байгаа заа юу. Shein-ийг та нар угаасаа мэдэх хаалта мэдээ хянтанга хувцтай газар штэ. Тэгэхээр бүр амар өндөр хүлээлт бол байхгүй байна. Энэ хувцсныг хэд өмсөд ингээд бүсрөөд яхахыг сайн мэдэхгүй байна. Ямар ч ихний сэтгэгдлэр бол нэлээд дэжгүй. За хүүдийг өмсөж үзье гэжсэн чи нөгөө цагаан цамц бүр харагдаад. Тэгээд энийг өмсчлөө. Ямар ч гэсэн би буруу харуулж юу зөв харуулж сайн мэдэхгүй байна. Ямар ч хоол нь бол нэг амар гоё барихгүй ч гэсэн юм дэжгүй. Бэнти ханцунаас амар хөөрхөн харагдчихээн. Тэгээд ийм бай. Надад ер нь жоохон гээл өнгө зөгт юм шиг байна. Тэгэхээр бүр хар өнгөнд дуртай. Тэглэж бас арай цонх харуулдаг. За энэ нэг үүлтэй цамц өмсч. За саяны үүлтэй цамцаа дээгүүр өмсөд үзчихлээ. Нэг иймэрхүү харагдчихээн. Ханцуу хэсэг нь айгүй гоё бөмбөр юм шиг гоё юм байна. Тэгээд ер нь бол таалагдчихээн. Гэхдээ бас айгүй халуун юм байна. Гэхдээ яг хаяа өмсөх болох хаа өвлийн улиралт нь ч юм уу. Тэгээд дотор бол ийм юмтай сууж иж нь арай л барахгүй юм шиг байна. Тэгээд ер нь л нэг иймэрхүү харагдчихээн. Иймэрхүү ингээ хувц өмсөхөр ер нь жоохон гоё юм байна. Юм хитгэлэг юм шиг мэдрэмж төрөөд би дандаа ерөнхийдөө хар юм өмсдөг. Тэгээд гадуур ч гэсэн хар юм өмсдөг. Гэгээлэг юм өмснө гэвэл надад ер нь цагаан өнгөнөөс өөр юм байдаггүй байхгүй юу. Тэнгүүт ийм арай өөр өнгийн юмнууд оруулж ирэхээр бас тэжгүй байна. Би тэгтээ хүмүүс юу нөгөө personal color entry тодорхойлуулж үзээгүй болохоор өөрийгөө яг ямар нөгөө deep өвөл юу илээ тэгээд идэх юм ерөөсөө мэдэхгүй. Тэгтээ яг үе ер нь жоохон цайвар шаргаллахаар аль ч өнгө цогтөг ах гэж найддаг гэж байна. За ингээд нөгөө хүүдийг өмсөд үзье. Хүүдийг өмсөд бас үзчихлээ. Бас нэлээд ажгүй харагдчих шүү бас. Тэгтээ би ингээд бас нэг хүүдийг өмсдөггүй. Тэгтээ хаяа бас нэг өмсчүүл зүгээр л юм байлээ. Малгайнаас таалагдчихээн гоё том юм бэ малгайн. Тэгээ ярсмаар гэсэн бүр амар том биш. Би Монголоос нэг хар юм хүүдэд ирсэн ахгүй. Тэгээ тэр маань бүр амар том тэнгууд бараг миний хөлний тал дээр явж идэг. Нэг иймэрхүү жижиг сануу загварын хүүдээ бас хэрэгтэй байсан. Тэгээд нэг иймэрхүү Brooklyn гэсэн. За ингээд нэртүүц энтер ч яах вэ те. Энийг ч нэг юмсаа дахиад бүгдээр дараачихаа. Тэмүгийнхаа юмыг задлцгаая. Шууд саяны хаан цамцтай үргэлжлүүлчихье. Тэмүгийнх болохоор нэг их биш бас энэ дотор дандаа хувцас байхгүй. Тэмүг болохоор би арай өөр янз бүрийн захиалсан. За энд бас нэг өлтэй цамц байгаа заяа. Энэ болохоор миний өрн төсөөлжсэндээ нэлээд өхөн. Гэхдээ нэхмэл лемонд би бас нэг сүлжиггүй. Гэхдээ яг бас нэг хаяа өмсвөл зүгээр гэж бодоод авсан. Энэ ямар энэ хөрхмаад Тэмүгээс захиалсан
хэмээл ийм материалтай юм байна. Тэгээд энэ уулнаас хөөрөх юм аа. Ингээ бүгдээр дараа нь энэ хувцснуудаа өмсөд ер нь бичлэгээ хийх нэ шүү дээ. За дараачих нь болохоор Тэмүгийн захиалга болохоор би ингээд нөгөө сагсандаа хийчээд захиалах үгүйтэй нэг л итгэлгүй байж байгаад нэлийн сүүл захиал захгүй юу. Тэнгүүт тэр бүх зуны яг халуунд нь захиалах байсан малгай нь сагсандаа байдсан. Тэгээ би авчи гээд авцсан. Ийм малгай. Гэхдээ нэлээд амар дарагдчихжээ. Гэхдээ миний яг тэр хүссэн шиг байх юм уу? Хүүтэй юу болоод хүү болоо чи яас хүү ярим муухай юм аа. Би тийм үс яаж гоё малгай ирнэ ч гэж бодсон юм бол доо. Яа юу ч үдээ. Өөр яг нарнаас л харах юм байна да. Бас юм. Би одоо бас аюу хэрэгтэйггүй захиалнаа. Тэгээ юу захиалснаас боо мартнаа. Би нүгээд жоохон гардентай тийм байрлал нүүрс ахгүй. Тэгээд гоё хаяа дээс тоглоё гэж бодоод дээс захиалсан. Энэ болохоор цаанаасаа нөгөө хид дээссэн тооловчтой дээс ахгүй юу. Бариулна юм хөөх юм байна. Тэгээд дээс нь болохоор дотор ах шиг байна. За дараач нь болохоор нэг юм байна. Гэтэ би энэ дотор юу байгааг сая барьж үзээ бараг л мэдчихлээ. Та намайг ямар амар сонсон юм захиалтай гэж бодчих магадгүй заяа. Энэ болохоор ийм заазуур. Тийм ингээд нэг заазуур ингээд жоохон байгаад ингээд байдаг гэсэн чинь ер нь тэр ахгүй. Би энэ заазуур яад ингээд амар авсан гэхээр мэдгүй энүүгээр ингээд хүмүүсөө хэрчсэн айл юм уу эсвэл ингээд цайны газар ороод идэхээр амар хамттай амар гой сонирхолтой харагдаад байдгаас ахгүй юу. Тэгээд манай хамаатны яг ийм заазуур идсэн заяа. Тэгээд тэр хамаатныхаа айл хаяа очиод ингээд ороод юм хум идэхээр аим гой санагдаа. Тэгээ би хаяа бүр гэрлөөгөө энэ заазуурыг гуйж авч явдаг гэсэн гэж бодлоо. Жохон байсан болохоор ерөөсөө жол худалдаад авчин гэж мэдэхгүй. Тэгээл манайд байхгүй эдний дэдэг болохоор эднийхээс 30 юм чи гээл тэгээл гуугаал хэрэглэжэл авч өгж мөгөөд идэг гэсэн. Тэгээ би одоо энэ үгээрээ төмсөө ингээ хэртэй төмстэй хоол хийж идэнэ. Энэ бас нэг гэр ах юм. Амар сони юм захиалсан. За энэ болохоор ингээд төмс биш илүүн ногоо арилгагч ахгүй юу. Гэхдээ эндээ ингээд юм бас нэг юм иртэй байгаа. Зэнүүгээр нь ингээд нарийнхан ингээд хэрчигдсэн юм шиг бас арилгагдана. Бүр нарийнхан хэрчигдсэн юм шиг. Тэгээ би лоунгес салаатанд амар дуртай. Тэгээ лоунгес салаад ер нь хийхэд яг тохиромжтой байдаг болохоор энийг захиалсан. Энд гэхдээ яг гоё болох үгүй сайн мэдэхгүй байна уу. Би ийм усны сав захиалсан. Ийм усны савнд ер нь уугаад яваад таа зүгээр. Гэхдээ энэ усны сав заяа бараг табо интерес захиалж болох хаа. Монголд болохоор яг ийм усны сав нэг хүмүүс ингэ зараад байдаг шүү дээ. Тэгээд харахаар тэр 8 үнэтэйсэн. Би Монголд нэг захиалах гэсэн чинь бараг ийм сав 100,000 кг уудлаа ирлээ үнэ. Арайч 100 гэг бахан 60 70 гэсэн лөө амар үнэтэй гэсэн чи Тэмүгээс сая би нэг амар хямдхан захиалсан баха ямар ч юм нэг $10 ч юм уу тэрнээс багч биш магадгүй захиалсан. Намайг ямар хачаач юм захиалсан гэж бити бодоорой гайс. Хараа амар том юм ярьлагч байгаа. Зэнүүгээр би байцааны салаад хийхэд тул байцаагаа ингэ хий. Чихэн болохоор би миний мөс бүр ингээд уургаад баг энэ үрцэн магазин дээрснээс би баг энэ яашаа гарахын өмнөх өдөржүүлээ үсээ бодуулж ясан. Тэгээ энэ дээрээ амар ургацсан. Тэгээ энэ дугаас өсч ин амар үнэтэй. Нийлж энд нэг өөрийнхөө тохирдог 2 будга энд аваад ирцэхгүй. Тэгээ тэр 2 маа байгаа болохоор ийм аяг ийм сам энтрээ аваад өөрөө будъя гэж бодоод нөгөө шилэн саруулнаад гоё аяг энтрээ гоё юм уу гэхээр надад саруул амир чухал өөрөө гүйцэтгэдэг байхгүй ер нь бол энэ болохоор юм шилэн тэгээ
Жохон дайлий дүү. Нэг ширхтэй байхгүй цаанаасаа юм 2-2 байсан. Энэ нь болохоор юм шулуун. Кофе энтер дуухгүй тохиромжтой. Тэгээ энэ болохоор нөгөө соруулаад цэвэрлдэг юм шиг байна. За ингээл ер нь миний авсан юмнууд дуусчлаа. Тэмүгээс авсан энэ цамцаа өмсөж үзэх юм. Зүгээр ингээ харуулж идүү. Ийм харагдчих байна. Өмсөж үзэхээс бүр салхуу үржийн дээрээс нь амар халуун санагдчихээн. Энэ бол дажгүй байх юм шиг байна. Chain болон Тэмүгээс авсан зүйлсээ та бүхэнд танилцуулж дуслаа. За тэгээд хитрхи бас их олон юм захиалах гэсэнгүү бас яг ямар чанартай ирэхийг мэдэхгүй угаасаа л хямд болохоор бүр амар өндөр хүлээлт бол байхгүй байгаа. Гэтэ эднэр бол бас төсөөснөөс гоё нөө. Би эднэрийг бол байнга л өмсөх бах уу. Өдрийнхөө бичлэгтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дэмжиж лайк дараад, subscribe дараад, гоё комент бичээрэй. Ямар ч байсан аздангаа бол яхаа эхний хэсэгт ярьсан байгаа тий. Тэгээ та бүхэн маань гоё комент бичээд намайг дэмжээрэй. Дараагийн хамтдаа задал цай 4-өөр уулзъя. Баяртай. Энд гэхдээ миний unboxing бичлэг шүү. Шал өөр ингээ төрлийн гоё daily vlog ч юм уу эсвэл өөр хамтдаа идэх ч юм уу тиймэрхүү бичлэгнүүд маань орно. Энэ бол зөвхөн unboxing хамтдаа задалцгай part 3